Сайн бацхан хүүхдүүдээ өнөөдрийн математикийн хичээлийн сэдэв тоон дээр бүтэн арвтыг нэмэх, хасах. Хичээлийн хэрэглэгдэхүүний бэлдээрээ математик сурагчид дэвтэр, үзхэн мал, балын арандаа, энгийн арандаа, шугам, баллуур. Хэрэглэгдэхүүний бэлдээд хичээлдээ идэвхтэй амжилттай сайн оролцоорой. Хичээлийн зорилго бүтэн арвтуудыг нэмэх, хасах. Тоон дээр бүтэн арвтыг нэмэх, тооноос бүтэн арвтыг хасах. Дараах зургийг ажиглаад бүтэн арвтуудыг багштайгаа нэрлэе. 10, 20, 30, 40, 50, 60, 70, 80, 90, 100. Дараах тоонуудыг ажиглаарай. 100-ийн өснөх төгсөн байна. 4-ийн тоо хаана оршиж байна? Зүйтэй. Одоо багшийнхаа харуулах тоонуудыг анхааралтай ажиглаарай. Хэдээр нэмэгдэж байгааг тоолоорой. Маш сайн. 4-ийн тооноос баруун гар тийш явсан тоонууд дандаа нэгээр буюу нэгжээр нэмэгдсэн байна. Одоо дахиад анхааралтай ажиглаарай. 4-өөс доошоо тэгвэл явбал хэдээр нэмэгдэж байгааг анхааралтай ажиглаарай. 14, 24, 34, 44, 54, 64, 74, 84, 94. Хэдээр нэмэгдсэн бэ хүүхдүүд ээ? 10-аар нэмэгдсэн байна. Тэгвэл 10-ийн тооноос бүгдээрээ бүхэл 10-аар нэмэгдүүлэн тоолъё. 10, 20, 30, 40, 50, 60, 70, 80, 90, 100. 10-10-аар нэмэгдсэн байна. Илэрхийллийг уншия. 40 дээр нэмэх 20. Тэнцүү нийлбэр хэд гарах вэ? 40 гэдэг нь хэдэн арвтаас бүтэж байна? 4 арвтаас бүтэн. Нэгжийн оронд хэд? 20 гэдэг нь 2 арвт. 2 бүтэн арвтаас бүтэж байна. Тэгвэл 40 дээр 10 тэнцүү хэд вэ? 50. 50 дээр 10-ын нэмлээ 60. Харин 2 арвт болгон задлан нэгдсэн байна. Тоон шулуун дээр хамтдаа тэмдэглэцгээе. 40-оос 50, 50-аас 60 хүртэлх тоонуудыг бичсэн байна. Бүтэн арвтуудыг тэмдэглэцгээе. 40, 50, 60. Зүйтэй. 40-оос 50 хүртэл хэдээр нэмэгдсэн бэ хүүхдүүд ээ? 10-аар нэмэгдсэн. 50-аас 60 хүртэл 10-аар нэмэгдсэн байна. Тэгвэл 40 дээр 20-ыг нэмнэ. 40 дээр нэмэх нь 20 тэнцүү 60. Дэвтэртээ зөвөр сайхан бичээрэй. Дараах тоонуудыг нэмээд хариутай нь холбоцгоё. Цээжээр бодороо. Нэгжийн орон байхгүй дандаа бүтэн арвтууд юм тий хүүхдүүдээ. 30 дээр 20-ыг нэмбэл 50. 10 дээр 40-ыг нэмбэл тэнцүү 50. 20 дээр 40-ыг нэмбэл 60. 50 дээр 20-ыг нэмбэл 70. 20 дээр 10-ыг нэмбэл 30. 80 дээр 10-ыг нэмбэл 90. 70 дээр 20-ыг нэмбэл 90. Дараах тоонуудаа дэвтэртээ бичээрэй. Дараах илэрхийллийг уншаарай. 50-аас хасах нь 20 тэнцүү. Ялгуур нь хэд гарах вүлээ? Яаж бодох вэ? 50 гэдэг нь хэдэн арвтаас бүтэж байгаа вэ? 2, 3, 4, 5. 5 арвтаас бүтэж байна. 20 нь хэдэн арвтаас бүтэх вүлээ? Зүйтэй 2 арвтаас. Тэгвэл 50-аас хэдэн арвтыг хасах вэ? 1, 2. 2 арвтыг хасна. Тоонуудыг орны нэмэгдэхүүнээр задлсан байна. 55 10 тэгнэлж 22 10 тэгнэлж.
50-аас тэгвэл хийдүүлээ. Хэдэн 10-ыг ихлээр хасах вүлээ? 10-ыг хаслаа. 50-аас 10-ыг хасвал 40. 40-оос 10-ыг хасвал 30. Тоон шүлгэн дээр хавтаа тэмдэглэе. Өгцөө 10-туудаа бүтэн 10-туудаа тэмдэглэе хүүхдүүдээ. 30-аас 40, 40-оос 50 хүртэлх тоонуудыг тоон шүлгэн дээр тэмдэглэсэн байна. Бүтэн 10-туудаа тэмдэглэе. 30, 40, 50. 50-аас 10-ыг хасгаар тэнцүү 40. 40-оос 10-ыг хасвал тэнцүү 30. 50-аас тэгвэл 20-ыг хасвал хэвлээ 30. Бодлоо тэмдэглэж аваарай. Дараах тоонуудыг хамтдаа бодцгоё. Нэг нь нөгөөгөөсөө 10-аар бага байх тоонуудыг олъё. Улаан дөрвөлжин хараараа хүүхдүүдээ. Нэг нь нөгөөгөөсөө 10-аар бага гэхээр бид нэр хамгийн их тав болъё. Хамгийн их тоон хэдүүлээ? 90-ээс 10-аар бага тоо 80. 80-аас 10-аар бага тоо 70. Зүйтэй 70-аас 10-аар бага тоо 60. 60-аас 10-аар бага байх тоо 50. Тэгвэл дараагийн цэнхэр дөрвөлжин хараараа нэг нь нөгөөгөөсөө 10-аар их байх тоонуудыг олъё. Их байх гэхээр бидрэглээ хамгийн бага тоо болох нь. Хамгийн бага тоо 30. 30-аас 10-аар их тоо хэдүүлээ 40. Зүйтэй 60-аас 10-аар их тоо 70. Бидэртээ тэмдэглэж аваарай. Дараах тоог уншаарай. Яаж бодох вэ? 48 дээр нэмэх нь 20. Тэнцүү. 48 гэдэг нь хэдэн 10-т хэдэн нэгжээс бүтэж байна? 1, 2, 3, 4 10. 8 нэгжээс бүтэж байна. 20 гэдэг нь 2 10-таас бүт. Тэгвэл 48-аа орны нийтбэр задлаа 4 10-т 8 нэгж. 20 нь 2 10 тэг нэгж. Одоо хүүхдүүдээ нэгж нь бидэрт хэд байгаа лээ? 8 тэг. 8 дээр тэгийг нэмбэл 8. Дарагтаа тоолороо 4 10 буюу 40 дээр 2 10 буюу 20-ыг нэмэх. 48 нь 40 8 задарч 20 20 тэг нэгж. Тэгвэл одоо бид нар бүтэн 10-туудаа хооронд нь нэмээ. 40 дээр нэмэх нь 20 тэнцүү 60. Бүтэн 10-т дээрээ гарсан нэгжээ нэмээ. Нэгж нь 8. 60 дээр 8 нэмвэл тэнцүү 68. Тэдэртээ тэмдэглэж аваарай. Дараах тоог хамтдаа бодцгоё. Цээжээр бодоорой. 14 дээр нэмэх нь 10. Тэнцүү 10 дээр 10-ыг нэгжээр нэгжийн нэмэхээр хэд гарч байна? Маш сайн 24. Дараагийн тоо 21 дээр нэмэх нь 20. Тэнцүү 40. 23 дээр нэмэх нь 10. Тэнцүү 33. Маш сайн. 62 дээр нэмэх нь 10. Тэнцүү 72. Яаж ийм хурдан бодсон бэ гэдэгтэй. Бүтэн 10-ыг 10-т дээр нь нэмээд нэгжийг нэгж дээр нэмэхээр хурдан хэлбэр бодож байгаа. Тэрдээ хэмжилж аваарай. Яаж бодох вэ гэдэгтэй 63-аас хасах нь 40. Тэнцүү. 63 нь хэдэн 10 хэдэн нэгжээс бүтсэн бэ? 6 10 3 нэгж. Түүнээс 4 10 буюу 40-ийг хасгаж. 3 нь 60 3 6 10 3 нэгжээс бүтдэг 44 10 тэг нэгж. Тэгвэл нэгжийн оронгоос нэгжийн оронг хамтдаа хасаарай. 3-аас 1-ийг хаслаа 3
10-ийн орноос 10-ийн орон гасъя. 60-аас 40-ийг хасгаар 20. Тэгвэл 20 дээр 3-ыг нэмвэл 23. Сурах хүчгийн хувьд 114 тасгал 5-ыг дэвтэр дээрээ бодоорой. Дараах өгүүлбэртэй бодлогыг багштайгаа уншъя. Сарнай 35 төгрөгтэй. Болд 40 төгрөгтэй. Тэдний мөнгө нийлээд хэд болох вэ? Бид нар өгүүлбэртэй бодлого бодохдоо тухайн өгүүлбэрт хэн гарч ийн, юутай юуг олох юм бэ гэдгийг маш сайн бодож тооцоолж сурсан. Тэгвэл энэ өгүүлбэрт хэдэн төгрөгтэй байсан мөлий? Сарнай 35 төгрөгтэй. Болд 40 төгрөгтэй. Хамтдаа товч чиглэлээ хий. Бид нар юу болох вэ? Бүгдийг олдог хаалтаа татъя. Тэдний мөнгө нийлээ хэд болох вэ? Тийг олохын тулд нийлээд гэж байгаа юм чи бүгдээ ямар тэмдэг ашиглах вэ? Зүйтэй нэмэлт тэмдэг ашиглаад 35 дээр нэмэх нь 40, тэнцүү 75 төгрөг. Тэр хоёр бүгд нийлээд 75 төгрөгтэй байна. Өгүүлбэртэй бодлогыг бодсны дараа заавал юу болсон бэ гэдгээ бичиж байгаарай. Бодлогоо дэвтэртээ тэмдэглэж авъя. Дараах тог хамтдаа уншъя. 16 дээр нэмэх нь 30, тэнцүү 46. 30 дээр нэмэх нь 16, тэнцүү 46. Энэ хоёр тооны юу нийцлэх юм бэ нөхдөө? Зүйтэй нэмж байгаатай учраас нэмэгдэхүүнүүд нь ижил байна. Нийлбэр нь ижил байна. Харин нэмэгдэхүүнүүдийн байрыг сольж нийцсэн байна. Тэгвэл 16 дээр 30-ыг нэмэх, 30 дээр 16-ыг нэмэх, тэнцүү 46 байдаг. Нэмэгдэхүүний байрыг сольж нэмэхэд нийлбэрийн утга өөрчлөгддөг. Тэгвэл дараагийн тоо бий дааж бодороо. 45 дээр нэмэх нь 30, тэнцүү маш сайн 75. Тэгвэл нэмэгдэхүүний байрыг солиод нэмвэл бид нар яаж нэмэх вэ? Зүйтэй 2 дугаар нэмэгдэхүүнийг 1-р нэмэгдэхүүний байртаа солих нь 30 дээр нэмэх нь 45. Хариу нь 75. Дэвтэртээ тэмдэглэж аваарай. Гэрийн даалгавраа хамтдаа тэмдэглээрэй. Дэвтэртээ 100-ийн өснөх зураад багш нь 4 өнгийн тоонод өгсөн байна. Цэнхэр, шар, улбар шар, хар 4 өнгийн харандаа гаргаад эдгээр тоонуудыг энэ өгөгдсөн өнгөөр будаарай. Маш сонирхолтой зураг үүснэ. Бүгдэнд нь амжилт хүсье. Хичээлдээ амжилттай оролцсон хүүхдүүдтэй баярлалаа. Гараа тогтмол угааж шаардлагагүй бол гэрээс гарахгүй байгаараа. Хэрвээ гадуур гарахаар бол маска байнга зүүгээрэй.